Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн оройн мэндийг хүргэе. Та бүхэнд олон улсын мэргэжсэн коуч Солонгоо мэдчилж байна. Манай өнөөдрийн энэ подкастын нэр бол Монгол коучинг гэдэг подкаст байгаа. Бидний 2 дахь дугаар үүгээр та бүхэнд хүрж байна. Миний би олон улсын мэргэжсэн коучоор, professional коучоор ажиллаад 8 дахь жилдээ болж байна. 2017 оноос хойш олон улсын мэргэжсэн коучинг, professional коучингоор 2017 оноос хойш оюутлогоон гүний уурхаад ажиллаж эхэлсэн цагаас хойш эхэлсэн. Тэнд 5 жил яг дунд чатны менежерүүд гэж ярьдаг те бизнесийн байгууллагуудын нэрээр бол манай оюутлогоон нэрээр бол ахлах ажилтнууд яг уурхаан талбар дээр ажилладаг ахлах удирдах ажилтнуудаа 5 жил ажилласан. Түүний дараагаар өөрийнхөө хамтран зүтгэгч найзтайгаа хамтраад Team Coach Mongolia компани үүсгэн байгуулад байгууллага хувь хүмүүст professional coaching-ийн үйлчилгээ үзүүлээд явж байгаа ийм байгууллага байгаа. Тэгээд манай энэхүү дугаарт өнөөдрийн зочин болж оролцож байгаа манай Update Club-ийн үүсгэн байгуулагч Хана маань оролцож байгаа. Хана маань өөрийгөө танилцуулах уу? За сайн байцгаана уу. Баярлалаа. Наваа болохоор Хана гэж дууддаг. Update Healthy Club-ийн үүсгэн байгуулсан тийм хүн байна. Тэгээд Update Club маань ямар утга учиртай клуб вэ гэхээр ерөнхийдөө илүү залуучууд руу зориулсан цогц эрүүл мэндэд care хийх хүсэлтэй мэдээлэл бусад үйл ажиллагаагаар үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон залуучуудын эрүүл мэндэ анхаараасай гэсэн тийм хүсэлээр мэдээлэлтэй тийм клуб байгаа. Тийм байна. Тэгээ өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө дугаарууд дээр хамтдаа байна те. Тийм. Өнөөдрийн дугаар маань болохоор маш гоё дугаар байгаа. Бид нар ер нь энэ жил зорилго тавиад 2025 оныг дуустал 3 дугаараа active listening буюу идэвхтэй, үр дүнтэй, зөв сонсох талаар бид нар ингээд ярьж эхлэх байгаа. Тийм учраас өнөөдрийн дугаар маань бол active listening буюу маш сайн чих тавьж анхааралтай зүрх сэтгэлээрээ сонсох гэдэг нь өөрөө юу хэлээд байгаа юм бэ? Яагаад сонсох ер нь хэрэгтэй юм? Яагаад бид нэр сонсож чадахгүй байгаа юм бэ гэдэг талаар бас ярилцсанаа. Тэгээд хэлсэнчлэн энэ жилийг дуустал бид нар энэхүү сэдвээрээ ахаад 2 дугаар гарах байгаа. Би болохоор илүү жоохон хөтлөгч асуух маягаар бол явна. Тэгээд яг тань сонсогч тантай адилхан мэдгүй зүйлсүүд адилхан байгаа учраас сонирхолтой асуугаад явчих тий. Тий. За ер нь идэвхтэй сонсох гэж яг юу юм бэ? Ер нь яг сонсно гэж яг юу юм? Бид нар яг уг нь сонсоол яваад байдаг нэ. Гэхдээ яг идэвхтэй сонсно гэдгийг яг та тайлбарлаад төгж болох уу те? Тэгээ. За сонсно яг active listening гэдэг ойлголтыг бол 1950-ад онд Carl Rogers гээд тухайн үеийн хамгийн алдартай сэтгэл зүйчдийн нэг Carl Rogers гэдэг эрдэмтэн судлаач сэтгэл зүйч маань бол гаргаж ирсэн ийм ойлголт байгаа. Тэгээд active listening гэхээр яг монгол хэлээр бол идэвхтэй тэгээд үр дүнтэй зөв сонсгол гэж юу н ойлгоод тэгж л орчуулад байгаа л да. Яг бидний хувьд бол тэгээ ингэж сонсох нь болохоор зөвхөн үгнээс гадна үгийг сонсгол ойлгомжтой тий. Гэтэл үгний цаана наагур байгаа тэр хүний мэдрэмж яг өөрөө үгээрээ хэлээгүй хэрнээ яг ингээд цаана нь байж байгаа тэр хүний нэг intention гэж ярьдаг чинь нэг цаад санаа, зорилго загаад тэр хүний ямар мэдрэмжтэй байгаа энэ үгээрээ дамжуулж надаар юу хийлгэхийг яахыг хүсэж байгаа гэдгийг нь бүтнээр нь ойлгож сонсноо гэсэн үг. Тэгэд сонсхийг бол ер нь бол идэвхтэй сонсох гэж хэлээд байгаа. Ер нь ингийн өдөр тутмын амьдрал бид нар чинь ингээд харилцаанд ороо явж байгаа шүү дээ. Тэгэхээр таны дүгнж байгаагаар монголчууд маань хэр идэвхтэй сонсдог арт юм бол зөвхөн монголчууд ч гэлтгүй ер нь бол 21-р зуун гараад нөгөө технологи химэл оюун ухаан ч гэдэг юм уу ер нь бол хоорондоо яг нөгөө бодтоороо биеэрээ ингэж уулзаж чин сэтгэлээсээ сонсох тэр нөө моментум нь угаасаа өөр айгу бага болчлоо л да. Тэгээд зөвхөн монголчууд ч гэлтгүй ер нь дэлхийд даяараа өөрөө ерөөсөө би энийгээ сонсгоо болцсон байна гэдэг асар олон судалгаанууд хийгдээд явж байгаа. Тэгээ энэ яриагаараа бид нар бас Katie Murphy гэдэг сэтгүүлч зохиолч
өөрөө одоо New York Times одоо сонинд сэтгүүлдтэй одоо маш олон жил ажилласан энэ хүний бас судалгаанаас номон дээр дурдсан судалгаа болон бусад судалгаанаас бид нар бас маш их дурдаад явах гэж байгаа. Тэгээд ер нь бол энэ зохиолчийн хэлж байгаагаарч дээр за яг энэ зохиолчийн хэлж байгаа гэхлээр бас жоохон ингээд задлж яриад ягаад гэвэл нөө маш олон судалгаанууд ингээд дурдсан байгаа учраас тэгээд би бас өөрийнхөө яг сүүлийн 8 жил ажилласан мэргэжлийн коучингээр ажилласан бас өөрийнхөө туршлагыг хэлээд явъя гэж бодоод байна л да. Ер нь бол бид нар ч одоо өөрөө ингээд өөрсдөө маш завгүй нийгэмд амьдарч байгаа. Дээрэс нь ингээд карьер одоо амжиргаа юу гэдгийг одоо бүгдээрээ л хүсэл мөрөөдөлтэй амжилтанд хүрэхийг эрмэлзэж байгаа. Энэ цаг үед бол маш завгүй. Тэгээд дээрэс нь бие бинийгээ ингээд чих тавьж анхааралтай сонсно гэдэг бол маш ховор үзэгдэл болчихжээ гэж үзээд байгаа. Тэгээ бид нар ингээд 100 хүнээр ингээ хүрээлүүлсэн хэрнээ маш ганцаардмал ийм нийгмийг бүтээсэн байна гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэгж үзээд байна вэ гэхээр хинч баг бие бинийгээ чин сэтгэлээсээ сонсохгүй нэг бол ингээ шууд дүгнэлт хийх гээд байдаг. Эсвэл шууд тэр хүн зөвлөгөө өгөх гээд байдаг. Эсвэл тэр хүнийг ингээд сонсож байхдаа шал өөр юм ингээ бодоод баг дараагийн асуултаа ингээд толгой дотроо эргцүүлээд бодож идэх гэдэг юм уу. Маш олон байдлаар нөгөө сонсох үеийн нөгөө одоо юу гэдэг саад татгурууд байгаад байгаа учраас би нэгээ сонсож чадахгүй байна гэдэг судалгаанууд бол асар ихээр хийгдээд байна л да. Тийм учраас би зөвхөн монголчууд ч гэлтгүй ер нь ханагийн хариулт одоо асуултанд бол ер нь дэлхийн нийтээрээ л бид нар би нэгээ сонсож чадахгүй байна л гэдэг ийм одоо дүгнэлтийг хийж ийн. Ягаад тэгэхээр тэр нь бол зөвхөн миний туршлагаас гадна судалгаанууд дээр үндэслэн тийм дүгнэлт бас байгаад байгаа байхгүй. Маш тийм ганцаардмал нийгмийг бүтээсэн байна гэж бас эхлээд байгаа байхгүй ном маань. Тэгээ яагаад тэгж ийм вэ гэхээр зарим судалгаануудыг ингээд дурдах юм бол 2000 яг энэ нөгөө Америкт бичигдсэн ном учраас Америкчуудын тухай судалгаа бас нэлээх байгаа. Жишээ нь ингээд 2018 онд 20 мянган Америкчуудын дунд ийм судалгаа явуулаад та яг одоо ингээд аз жаргалтай байна уу? Ганцаардмал байдал чи хэрэг байна? Ганцаардсан мэдрэмжийн одоо хувиа тодорхойлооч гэдэг юм ийм асуултууд тавиад ингэж одоо тавихад бол 20 мянган Америкчуудын бараг тал орчим хувь нь би бол маш их ганцаардмал байна гэж хариулсан гэж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ганцаардмалаас дээрэс нь маш их ингээд хүмүүсээр бол хүрээлүүлсэн байгаа гэж байна. Тэр хүмүүс бол ерөөсөө ганцаараа амьдардаг ч юм уу тийм сингл энтер бол заавал тийм хүмүүс бол биш. Тэгсэн хэрнээ маш олон хүмүүсээр хүрээлүүлсэн байгаа хэрнээ яг хаач тийм хамааралтай биш юм шиг тийм мэдрэмжтэй байна гэж байна. Нөө belonging мэдрэмж гэдэг шүү дээ. Ингээд нэг юмд би ингээ хамааралтай байдаг гэр бүлдээ ч юм уу, тэрэнд ч юм уу, энд ч юм уу, ямар нэгэн нийгмийн байдлаар ч юм уу, эсвэл ажилдаа, найз нөхдөдөө гэд хүн чинь ингээд нэг юм хамааралтай мэдрэмж төрдөг шүү дээ. Ер нь бол тийм мэдрэмж бол асар бага. Тэгээ асар их ганцаардсан байна гэж бараг тал орчим хувь нь үзсэн гэж байгаа байхгүй. Тийм чухал тий хин нэгэнд чухал хүлээж зөвшөөрөгдсөн. Яг үнэ. Тийм мэдрэмжтэй байна гэж хариулсан гэж байна. Гэтэл яг энэ судалгааг 1980-аад онд яг адилхан асуултаар авахад 20% нь л тэгж хариулсан байна гэж байгаа байхгүй юу. Гэтэл одоо 2018 гэдэг чинь бараг 40-од жилийн дараа хийхэд бол одоо асар өндөр буюу 50 орчим хувь нь бол ингэж нэрлэлсэн байна. Ихэр чинь ер нь бол асар хурдцтайгаар бид нар ганцаардж байгаа юм байна гэдэг ийм байдлаар харуулж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн Америк нэгдсэн улсад ч биш ер нь дэлхийд даяараа ийм дүр зурагтай болсон байгаа буюу одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн 45 жилд хийсэн судалгаагаар амиа хорилтын хувь бол нэг 60 орчим хувиар нэмэгдсэн байна гэж үзэж байгаа юм лээ. Тэгээд 45 секунд тутамд нэг хүн амиа хорлож байна гэдэг тийм судалгаа хийсэн байгаа байхгүй амар байгаа. Тэгэхээр 1 2 3 гэж тоол ингээд цаашаа тоолоод 45 секунд өнгөрөхөд дэлхийд даяар бол нэг хүн амиа хорлож байна гэдэг юм аимшигтай. 1 минут ч хүрэхгүй шүү дээ. Секунд шүү дээ бүр. Тэгэхээр ингээд ийм ингээд өндөр дататай байгаад байгаа байхгүй. Тэгээд цаашаага 2018 онд жишээ нь Их Британи улсад хийсэн судалгаагаар болохоор 9 сая хүн яг ганцаардмал мэдрэмжтэй байна. Байнгын тийм ганцаардсан мэдрэмжтэй байгаа юм байна гэд Их Британи засгийн газар энэ дээр бас арга хэмжээ авсан байна. За жишээ нь Японд бүр тэгвэл ингэсэн байгаа байхгүй юу. Одоо Японч нь бол маш өндөр насалтаараа бол нэлийн алдартай, нэлийн юм өндөр насалтай орно шүү дээ. Гэтэл яаж байгаа вэ гэхээр гэр бүлийн хүнийг нь орлох тийм одоо жүжигчдийг хөсөлж авах тийм үйлчилгээ одоо гарч ирж байгаа гэж аахгүй. Тэнгүүтээ магадгүй ингээд хүүгээ хүлээж байгаа ээж нь нэг ингээд залууг одоо тухайн тэр ингээд компанид хандаад одоо тэр чинь ингээд аутсорсинг хийсэн байх нь шүү дээ. Тэнгүүтээ
хүүн болж одоо тухайн хүн одоо тэр эмэгтэй тэр настай хүнтэй одоо ярилцсан гэсэн үг. Тэгээ эсвэл нөхрийг нь орлно, эсвэл эхнэрийг нь орлно. Гэхдээ ямар нэгэн байдлаар эхнэр нөхрийн харилцаанд бол ямар нэгэн байдлаар нөгөө бэлгийн харилцаанд бол орохгүйгээр зөвхөн ингээд ярилцаад одоо нөхөр нь ингээд байлаа гэж бодоход ажилласаа тараад ирэхэд нь за миний хань сайн өнөөдөр ямар өнгөрсөн бэ? Ямар мэдрэмжтэй байна? Ажил нь хэр байна? Гэт ингэж бүр нэрээ те бүр ингэж нөгөө нэг одоо яг үндэ бол нөө чи сэтгэлээсээ ярилцах хүн л хайгаад байна гэсэн үг шүү дээ. Товчхондоо бол те ярилцаж тэр хүнийг ингээд чи сэтгэлээсээ сонсдог тийм хүнийг хайгаад байна гэсэн үг байхгүй юу? Ийм байдлаар ийм үйлчлэгээнүүд хүртэл бүр газар авч ийн гэсэн ийм судалгаа байна. Тэгэхээр ер нь бол тэгэнгүүт ганцаардалд ямар нэгэн байдлаар ийм хил хязгаар байхгүй байна гэж үзээд. Тэгэхээр ганцаардал одоо хэнийг ч ялахгүй байна гэсэн үг. Тэр Америк байна уу, Япон байна уу, Их Британи байна уу, дандаа өндөр хөгжилтэй хөгшин байна уу, залуу байна уу, ямар арьс өнгөтэй байна, ямар хүүстэй байна, ямар боловсралтай байна, ямар нийгмийн статустай байна гэдгийг одоо үл хамааран бүгдээрээ л ганцаардж байгаа юм байна гэдэг ийм дүр зураг энэ дээр бичиж байгаа байхгүй. Тэгээд яг хөө зохиолч маань өөрөө New York Times сонины өөрөө маш олон жил нөгөө маш олон мянган хүнтэй ярилцаад одоо юу гэдэг тэр ярилцлагууд нь өөрөө заавал одоо нэг ийм том хойноо нэг юм галтай одоо юу гэдэг юм одоо политик улс төрийн асуудлаар ч юм уу скандал янз бүрийн тийм шар мэдээ энтрээр биш дандаа юм жирийн хүмүүстэй ярилцаад тэр хүмүүсийн энгийн юм амьдралыг тусгаж одоо тэр хүмүүсийг бүр асар өндөр одоо байдлаар маш ингэж чадвартайгаар сонсож тэр хүмүүстэй ингэж ярилцсны үр дүнд тэр хүмүүсийн маш гоё түүхийг гаргаж ирдэг ийм сурвалжлагч байсан байгаа даа байхгүй. Тийм ч учраас энэ номыг бичсэн. Тийм байгаа. Тэгээд цаашаага яг зарим нэг судалгаа дурдаад явбал 8 дугаар ангийн сурагчдаас бас судалгаа авсан байгаа байхгүй. Тэгэнгүүт сошиал медиа буюу одоо сошиал медиа хэрэглэнээс болж одоо clinical depressed гэдэг байгаа шүү дээ. Тий бүр асар ингээд бүр өндөр ингээд чинь бүр ингээд стресс бүр depressed бүр цаашаа clinical depressedтэй хүртэл тэн дээр болохоор 27%-аар жил болгоно нэмэгдэж байна гэдэг судалгаа байсан байна. Тэгээд энэ хизээний судалгаа одоо 2018 19 оны судалгаа. 18 19 гэдэг чинь одоо бараг 6 жилийн өмнө 6 7 жилийн өмнө. Одоо тэгэхээр бүр илүү өссөн байгаа юм тий. Тэгээд хүүхдүүд ер нь бол 8 дугаар ангиас ангийн хүүхдүүд хүртэл юм аз жаргалгүй байна гэж өөрсдөө хариулсан байгаа даахгүй. Тэгээд 56% нь өөрсдөө тухайн тэр судалгаанд оролцсон хүүхдүүдийн 56% нь бид нар ингээ аз жаргалгүй байна. Яг одоо би аз жаргалыг мэдрэхгүй байна гэж хариулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ер нь бол одоо баг эргээд авах юм бол баг айгүй өндөр хувьтай байж бас магадгүй санагдаад байгаа энэ судалгаа. Тэгээ яг хуу үзэгч сонсогчд маань бас зөвөр ойлгоорой. Тэгээ баахан нөө гадны судалгаанууд дурдаад байгаа нь Монголд бол бас хараахан ийм судалгаа би бол олж хараагүй байна. Яг одоо ямар байдлаар ганцаардж байгаа юм, яаж бие бинийгээ сонсч ийн гэдэг дээр бол яг мэрэгжлийн төвшөнд ийм судалсан судалгаа бол би бол хараахан одоо олж хараагүй л байна л да. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийтийн жишээ ийм байгаа юм чинь бас нэлээд өндөр хувьтай байгаа болов гэдэг ийм таамаглал байна. Таны хувьд бас яг энэ ганцаардал байсан уу? Тэ ганцаардал байсан уу гэдэг асуултыг бас тамиараа тэгээд яг энэ судалгаануудыг уншиж байхад танд бас яг юу ямар бодрол төрж исэн бэ? Тий яг нөө тий гоё асуулт байна тий. Миний хувийн туршлагыг асууж байгаа гэсэн. Тий яг хувийн мэдрэмжийг чинь. Тий хувийн туршлага бол би бас л энэ зохиолчтойгоос нэлийн адилхан л мэдрэмжтэй байгаа юм л да. Би ч юм бас бол өөрөө одоо мэрэгжлийн коучингээр ажиллаад ингээд явж байгаа. Тэгээд мэрэгжлийн онцлог болоод ч тэр үер нь бол тухайн үнэтэй би ч одоо янз бүрийн хүмүүстэй харилцаж байгаа шүү дээ. Тэгээд нийгмийн харилцаанд орж байгаа гэдэг утгаараа хүмүүстэй харилцаад бол ер нь яг өөрөө би нөгөө нэг одоо харилцагч гэдэг үүднээсээ тухайн хүн намайг сонсохгүй байгааг бол шууд л мэдэрдэг ер нь бол тэгээд тэр чинь бол айгүй олон зүйлээс анзаарэгдэж байгаа хгүй тэгээд би хэлэмж non verbal гэдэг байгаа шүү дээ яг ингээд үгээрээ ямар нэгэн байдлаар үг юусоо гаргаагүй үгнээс бусад бүх харилцааг хэлээд байгаа хгүй тэр хүний биеийн хэлэмж байгаа нүдний харц байгаа тэгээд ингээд ерөнхий тэр хүний нэг юм энерги одоо хэр юм өндөр одоо юутай байна тий мэдрэмжтэй байна. За тэгэл ерөнхийдөө бол цаад ингээд нэг юм intention буюу санаа нь ямар байна ч гэдэг юм уу айгүй олон зүйлээс л анзаарагддаг. Тэгээд за энэ хүн ч намайг юу сонсохгүй байна да гэдэг мэдрэмжийг бол
эхний хэдэн секундээс ахуулаад ер нь бол анзаардаг. Эсвэргээрээ би өөрөө сонсогч байхдаа аль болох одоо цаашдаа хэдүүлээ бас дараагийн подкастаараа сонсох дөрвөн төвшин байдаг. Тэр тухай бас ярилцаад явна. Тэгээд ер нь бол би өөрөө заримдаа бас өөрийгөө нөгөө эргцүүлэл заримдаа бас хийхээр за ер нь бол өнөөдөр би нэг тэдгээр төвшнгөөр сонсчлоо доо. Энэ хүнийг ч би нэг 0-аар сонслоо доо. Заримдаа бол 3-аар сонслоо доо ч гэдэг юм уу, тийм эргцүүлэлүүд бол бас хийдэг л дээ. Тэгэхээр яг хөвчлэн яг нэг мэрэгжлийн үүднээс бол яг клиентуудтайгаа ярилцахтаа бол мэдээж одоо хамгийн сайнаараа сонсхийг хичээж байгаа тий. Гэтэл би ч одоо бас нэг өөрөө хувь хүн амьдралтай зөндөл олон байдлаар стресст нь ядарна ч гэдэг юм уу. Яг ялангуяа нөгөө одоо гэр бүлийнхээ хүмүүсийг уучлаарай засчны мар усгүй хүчээр гэр бүлийнхээ хүмүүсийг сонсохдоо ер нь бол айгүйх сонсох алдаануудыг гаргадаг, өөрөөсөө анзаардаг. Тий, ялангуяа хүүгээ сонсохдоо манай үчи одоо 11 настай. Тэгээд зан аашныг ховроод байгаа болоод ч тэрөө хүүгээ сонсохдоо бол ер нь бол нэлээх алдаа гаргаад сайн сонсож чадахгүй байгаа. Сүүлийн ялангуяа энэ жил бол айгүйх анзаараад байна өөрөөсөө би. Цаардын талаар та хэр ганцаардах мэдрэмж байгаа штэ. Яг одоо энэ судалгаанд байгаа хүмүүс шиг адилхан ганцаардчихсан тийм тохиолдол байгаа юу? Ер нь бол би бол энийг ингэж бодоод байгаа штэ. Хүн болгоно л яг энийг бүр ямар нэгэн байдлаар амьдралын нэг ингээд чаптер гэдэг штэ тий. Амьдралын бүлэг болгон дээрээ тулаал гардаг зүйл ах. Миний хувьд бол бас эгийн зүйлүүдтэй бол зөндөөл тулгарч байсан. Одоо ч гэсэн би бүр огт ганцаардахгүй байгаа гэж бол хэлж чадахгүй тийм. Мэдээж зарим үед бол мэдээж хүн л юм чинь ялангуяа нөгөө одоо юу гэдэг даун болох гэдэг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд би ингээд заримдаа айгуу ядраад ингээд нилээн тийм нэг юм ялангуяа ажлын ачаал бас айгуух нөлөөлдөг л дөө. Яг миний хувьд болохоор ингээд одоо физикал ингээд бие махбодын хувьд физик биеийн хувьд ингээд айгуу юм эрүүл тэгээд айгуу чирэг фит байх үед бол би бол ингээд мэдээ шууд сэтгэл санаанд нөлөөлөд ямар нэгэн байдлаар хувийн амьдрал дээр одоо ажил дээрч дээр намайг хин нэгэн сайн сонсохгүй байлаа гэхэд би бол тэрийг нэг хүн дээр хүлээж авдаггүй. Яагаад гэвэл би өөрөө айгуу ингээд цогцоор айгуу эрүүл байгаа тохиолдолд бол нэг ядраагүй айгуу юм ингээд би чинь байнга ингээд спортоор хичээлдэг болохоор хөлсөөрөө газарчлуулаад ч юм уу ер нь бол ингээд тэр хүн намайг сонсохгүй байлаа гэд нэг тэгж амар ганцаарцсан мэдрэмж бүр ингээд гүнээсээ бол баг авдаггүй. Ямар үед авдаг вэ гэхээр айгүй юм ачаалтай ядраад магадгүй ингээ өвдсөн ч юм уу дасглаа хийж чадахгүй байгаа үед бол тухайн хүн намайг сонсохгүй байхад бол айгүй ордоо ингээ ямараад ганцаартаад ер нь аль тэгдэг. Гэхдээ харьцангуй бол бас гайгүй л гэж бодоод байна. Яг нөө юу яагаад тэгж хэлж яана вэхээр сүүлийн хэдэн жил бид чинь бас нөгөө мэрэгжлийн байдлаар ажиллаад ирэхээр яалтчгүй бас нөгөө өөрийгөө коучлээ сурчдаг юм байл л дээ. Яг мэдрэмжээ ойлгоод би яг яагаад ер нь бол ингээ амар ганцаардаад байгаа. Яг юунаас боллоо, яг яалаа гэд ингээд тархин дотроо ингээ газ ингээ эргцүүл хийгээд яг ингэсэн юм байна. Тэгсэн чинь ингэсэн юм байна. Энэ хүнтэй харилцсан чинь ингэсэн юм байна. Ингээд би ийм мэдрэмжтэй болсон юм байна. Ингээд одоо тэгвэл ингэсэн дээр штэ гэд газ ингээд өөрийнхөө тархин дотор ингээ майндсетээ шифт хийдэг буюу ингээд газ ингээд өөрийгөө ингээд засаад тэр мэдрэмжээ айгүй хурдан засаж чаддаг болсон гэх юм уу. Тэгээд гэхдээ бүр хамгийн том хайлайт нь юу гэж сүүлийн 1 жил би нөгөө випашна бяцлаглаар хичээллээд тэгээд тэр бол бүр ингээд бүр үнэхэрийн чи яг ингээд нөгөө body scan хийгээд өөртөө ингээд нэг 10-20 минут би ер нь бол яг нэг хамгийн дэтэл нэг цаг л хийхийг хичээдэг. Гэхдээ body scan хийгээд бие ингээд яг ингээд сонсоод бие мэдрээд ирэхээр дагаад тэр ингээд мэдрэмжүүд нь өөрөө ил гараад ирдэг гэх юм уу. Мэдрэмжүүд ил гараад ирэхээр би амар ингээд заримдаа ганцаардаад юм амар гуниглаад ч юм уу мэдгүй одоо зарим юм дээр ингээд шаналаад эсвэл ингээд стресстэй байгаа тэр мэдрэмжээ өөрөө яг ингээд илт ингээд харчиж байгаа юм өөрөө мэдэрчж байгаа биеэрээ дамжуулаад мэдэрчж байгаа. Тэнгүүтээ тэрийг ингээд мөнх биш гэдгийг ингээд ойлгоод гэх юм уу. Тэгээ яг випашна бяцлаглаар хичээлдэг хүмүүсээс энийг ойлгох байх. Тэгээд ер нь аль тэгээд релиз хийгээд ингээд жоохон гаргаад тэгээд нэг цагийн дараа бяцлаглаа хийгээд дуусны цагийн дараа бол ингээд бүр шал өөр мүүдтэй болоод ингээд бүр ингээд шал өөр болчдөг.
Тийм тэгжэл хариулахаар юм да. Одоо ингээ хүмүүс ганцаардж байгаа штэ. Тэнгүүд сонсох хэн нэгэн хэрэгтэй байгаа штэ. Чин сэтгэлээсээ сонсох те. Тэгээд ер нь бол хүмүүст хөвчлэн байхгүй наа да. Тэгэхээр ер нь таны өөрөө чинь бас туршлагаас өөрийгөө сонсох те body scan хийгээд те өөрийгөө ингээ сонсох тийм бас боломж байгаа юм байна гэж би зүгээр таны ярианаас бодож ойлгож авлаа. Тийм яг хөө гэхдээ би нөгөө уучлаарай хаана нэг жоохон залруулах хэлэх хэрэгтэй бах те одоо Vipassana гэдэгэнгүүт мэдээж тэрийг нөгөө бясалгал хийдэггүй хүмүүс бол сайн хийдэггүй ч юм уу ингээд бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би заавал одоо Vipassana хийгээрэй гэдэг байгаа юм бол ерөөсөө биш. Мэдээж нөгөө ямар ч төрлийн бясалгал байж болно. Тэгээ бидний бас одоо хийдэг програм дээр хийдэг бас body scan буюу бие толтгоо гэдэг Oxford Mindfulness бясалгал бас байж болно. Ерөөсөө л нэг 9 минутын турш өөрийнхөө ингээд бүх биеийн бүх эргэтэн одоо биеийнхээ бүх хэсгийг одоо өсгөнөөс ахуулаад толгоон орой хүртлээр өөрийнхөө биеийг яг ингээд ажиглаад явцдаг шүү дээ. Тэгээ ер нь бол санамсрын бясалгал гэж хэлээд байгаа. Тэр бясалгалч байж болно. Ер нь бол ямар нэгэн төрлийн бясалгал хийх хэрэгтэй л гэж би боддог. Гэтэ заавал тэр Vipassana байна уу, Oxford Mindfulness байна уу, санамсрын байна уу тэр бол заавал бол нэг ийм байх ёстой гэж бол хүмүүсийг тэгж хайрцагламар байгаа байхгүй. Сонсон гэдэг ойлголтоо бас яг жоохон цаашаа задлаад ингээд бас жоохон ярмаар байгаа. Тэн дээр болохоор бүр сонсон гэдэг нь өөрөө бүр ингээд тухайн тэр ингээд хүний анх эхийн эвлээд бүрдэж эхэлсэн цагаас бий болдог тийм дадал байгаа даа байхгүй. Одоо бүр ингээд тэр хүнтэй салшгүй холбоотой. Тэгээд манай одоо номын зохиолчийн хэлж байгаагаар бол тухайн одоо хүүхэд нэг нас ингээд одоо жоохон хүүхэдтэй нэг нас нэг ой дөнгөж ингээ хүрээд нэг ой гарантай байх үеэсээ эхлээд хүүхдийн тархинд тэр хүүхдийг ингээд ээж аав нь одоо дөнгөж төрсэн цагаас нь дөнгөж ингээ уйлж байгаа штэ тэр хүүхдтэй уйлна гэдэг чинь одоо ямар нэгэн хэрэгцээг илэрхийлж байгаа. Дараад байна, үлсөөд байна, эсвэл хин нэгнээр хайрлуулаад тэрвүүлмээр байна, ядраад байна ч юм уу. Тухайн тэр хэрэгцээгээ илэрхийлэхт нь ээж аав болон асран хамгаалагч нь тухайн хүүхдэд яаж хариу үйлдэл үзүүлж байснаас нь үндэслээд тэр хүүхдийн бүр ирээдүйн одоо тэр харилцаа хүн хоорондын харилцаагаа яаж авч явах тухай бүр юм загвар буюу темплейт тэр хүүхдийн тархинд суудсан байдаг гэж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүүхдийг ингээд уйлаад тахт нь ерөөсөө ингээ анхаарахгүй тэр хүүхдтэй ярилцахгүй үл таамсарлаад нөгөө үл хайхраад ингээд байчих юм бол тэр хүүхэд ирээдүйдээ ингээд тэр хүн хоорондын харилцаанда ямар нэгэн байдлаар ингээд ийм одоо юу гэдэг өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй өөртөө итгэлгүй тийм хүн болох магадлал нь эсрэг өндөр нэмэгдчихэд юм байна л да. Тэгээд цаашаага яадаг вэ гэхээр одоо тухайн тэр хүний ингээд нэг юм attachment style гэдэг аа тэр хүний одоо юу гэдэм бэ ямар нэгэн байдлаар ээж аав асран хамгаалагчийн тэр нэг юм тархины үйлдэл байгаа шүү дээ тий. Тархины үйлдэл нь тэр хүүхдэд ингэж одоо дамжаад тэр хүүхэд яаж одоо тэр ингээд харилцааг өөрөө хариуцлагатай анхааралтай нэг юм яаж тэгж харилцаанд оролцдог хүн байх уу гэдэг нь бүр ээж аавын тархины үйлдэлээс бүр ингээд үүсэн бий болж идэг гэж аваад сонирн байгааз. Тэгэнгүүтээ хэрвээ тэр ээж аав болон асран хамгаалагч нь түрүүний хэлсэн шиг хариуцлагатай анхааралтай ямар нэгэн байдлаар хэрэгцээг нь шууд ингээд хангаад хайраар дүүрэн тийм байх юм бол тэр хүн ирээдүйдээ яах вэ гэхээр тэр хүүхдэд чи ингээ хамгаалагдсан байна. Чи ямар нэгэн юмнаас ингээд айх хэрэггүй. Чамааг ингээд бид нар хамгаалж байгаа, хайрлаж байгаа гэдэг мэдрэмжийг үргэлж ингээд өгөөд ахаар яадаг вэ гэхээр тэр чин сэтгэлээсээ бусдыг ойлгодог, сонсдог чадвар нь тэндээс эхэлж сууж эхэлдэг гэж байгаа. Хэрвээ тэр хэрэгцээг нь ингээ хангахгүй байх юм бол тэр хүүхдийн одоо хэрэгцээ хангахдахгүй байсаар хагаад хожимоо тэр хүн яах вэ гэхээр чин сэтгэлээсээ утга учиртай хүн хоорондын харилцааг хил хязгаартаагаар авч явж чадах тэр дадал нь тутмаг болж төлөвштэй юм байна л да. Тэгээ яваандаа яадаг вэ гэхээр одоо том болоод тухайн хүн чинь одоо ямар нэгэн байдлаар одоо харилцаанд орж эхлэн штэ нийгэмдээ харилцаанд ороод цаашаагаа ингээд эхнэр нөхөртэй болно, найзтай болно ч гэдэг юм уу. Тэр бүх үйл явдал дээр ойлголцол ямар нэгэн байдлаар юм нөгөө хил хязгаараа тавьж чадахгүй болчдөг гинэ. Одоо boundary гэж ярьдаа штэ. Тэгээ хил хязгаараа тавьж чадахгүй дээрэс нь ийм
одоо нөгөө сонсогдож өсөөгүй. Одоо хүнээр чин сэтгэлээсээ сонсуулж өсөөгүй, хэрэгцээгээ хангуулж өсөөгүй учраас тэр яах гэдэг вэ гэхээр хин нэгний ингээд анхаарлыг татахын тулд бүр ингээд ямар нэгэн байдлаар бүр ингээд шууд яг тэр яриаг ингээд тасалж ордог. Эсвэл ингээд юу гэмдэ нэг юм desperate гэдэг штэ, нэг юм бүр ингээд хүн хатан гэдэг шиг тэр ингээд хүмүүсийн анхаарлыг ингээд байнга өөр дээрээ авчирч татахын тулд ингээ амар чанга ярддаг. Эсвэл ингээ хин нэгний яриаг ингээ шууд тасалж ороод зөвлөгөө өгдөг. Бүх одоо бидний нийгэмдэр гарч ирээд байгаа юм сонсох алдаануудыг гаргадаг хүн болж хувирдаг гинэ. Тэгэж өсөж хүмүүждэг гэж байна. Айгуу сайн те. Тэгээд энэ номон дээр гарч байгаагаар болохоор ийм одоо тээвэр логистикийн одоо бизнес хийдэг нэгэн ийм бизнесмен хүн гарч байгаа байхгүй. Энэ хүн маань болохоор ганцаараа ингээд одоо маш юм чанга ярддаг. Бүр амар чангардаг хүмүүс эд чинь бүр театрын тайзан дээр байгаа юм шиг амар чангардаг. Тэгээд хөвдүүд идэг чих хөвддөг. Тэнгүүтээ бүр ингээд амар эмоцтой ярьдаг заяа. Тэнгүүтээ хинийч бүр яриаг сонсдоггүй. Ганцаараа ингээд баахан ярьж ярьсаар агаал ерөөсө хүн ингээд жоохон ч ерөөсө дундуур нь сэмхи өгөөл жоохон ч ярих ерөөсө юм сэмхи өгдөггүй. Ганцаараа ярьсаар агаал өөрийнхөө асуултанд хариулаад өөрөө асуугаал ерөөсө дайрч ороод ирээл амар тийм одоо түрмгийлсэн харилцаатай хүн. Тэгсэн чинь манай зохиолч маань маш их ярилцж байгаа тэрийг юунаас болсон бэ гэж гаргаж ирсэн бэ гэхээр тэр одоо бизнесмен хүний багт нь аав нь ерөөсөө өөрийн юм яриулдаг. Чи чимээгүй ээ, чи юм наадхаа мэдэхгүй, чи одоо болоо хангалттай, чи чимээгүй ээ гэж айгүйх тэгж дууг нь хорно гэдэг чинь манайхаа тэгдэг байсан юм л да. Тэнгүүд нөгөө хүүхд маань яах вэ гэхээр нөгөө том болоод нөгөөдөг чи яах вэ гэхээр хин нэгний нөгөө нэг анхаарлыг өөр дээрээ ингэж татаж сонсуулж өсөөгүй гэх юм уу. Тийм учраас ингээд хин нэгний анхаарлыг бүр ингээд өхөн хатан авдаг. Тэгээд хин нэгнийг ингээд сонсчих юм бол одоо losing audience гэдэг байгаа байхгүй. Тэр одоо зритель гэж ярьдаг шүү дээ. Ингээд үзэгчээ алдсан юм шиг тийм айцтай байдаг болцсон байгаа даа байхгүй. Тэгээд энэ бүгдээс үүдээд яг хөө тэгээд маш олон судалгаанууд хийгдэж байгаа юм л да. Тэр нь болохоор бас нэг өөр судалгаа юу гэж дурдаад байна вэ гэхээр сонсох чадвар одоо бидний тархин дотор байдаг амигдала гэдэг байгаа тий. Амигдала буюу одоо айцыг хариуцдаг тэр одоо тархины хэсэг шүү дээ тий. Амигдала сонсож чадахгүй байна гэдэг нь яагаад вэ гэхээр амигдала идэвхжсэн байдаг юм байна. Яагаад тэгэхээр амигдала гэдэг чинь өөрөө ер нь бол яг эртээр үед бид нар нэг одоо агууд амьдардаг байх үеэс гэх юм уу те хэдэн мянган жилийн өмнө бол анх тухайн үед бол бид нарыг одоо ой дотроос баавга гарч ирээд чон гарч ирээд бид нар лүү дайрахад бол амигдала ингээд юм аларм шиг ажилладаг гэж байгаа байхгүй юм одоо нөгөө сэрүүлэг шиг ингэж ажиллаад амигдала ажиллангуут бид нар ингээд айдсын бүх кортизол одоо юу гэдэг тэр бүх одоо адреналин бүх одоо дааврууд ялгараад бид нарыг маш хурдан одоо арга хэмжээ хариу үйлдэл үзүүлж зүхтаах ч юм уу тулдах ч юм уу тийм байдлаар бид нарыг амиг авардаг байсан бол одоо болохоор яах вэ гэхээр биднэрт ямар нэгэн байдлаар ой дотроос баавга гарч ирээд дайрах аюул бол харьцангуй байхгүй шүү, бараг л байхгүй шүү. Гэтэл тэр амигдала нь яагаад идэвхждэг вэ гэхээр хин нэг нь намайг сонсохгүй байх үед хүүхдэд идэвхждэг гинэ. Энэ хүн намайг ингээд сонсохгүй байна. Эсвэл ямар нэгэн байдлаар ингээд нэг юм энэ хүн намайг үл тоогоод байна гэдэг тэр мэдрэмжийг авах үедээ амигдала нь ингээд аларм шиг ингэж ажиллаад тэгэнгүүт тэр яадаг вэ гэхээр бие хамгаалах шууд нөгөө механизмд оронгуудаа шууд ингээд нөгөө айдсын гормонууд чи ялгараад эхлэв шүү дээ. Амигдала идэвхжиж байгаа учраас тийм учраас нөгөө айдсын гормон амигдала нь идэвхжээд ирэхээр юу нөгөө хүн сонсох манда баахан кортизол адреналин ялгарангууд баахан аларм гэд улаан гэрэл асаад байгаа хүн чинь нөгөө сонсож чадахгүй болчихно шүү дээ. Тэнгүүд яадаг вэ гэхээр тэрийг гол удирддаг юм нь бидний яг духны ард хэсэгтэйдэг prefrontal cortex буюу яг жинхэнэ нөгөө нэг одоо жинхэнэ нөгөө логик шийдвэр гаргах хамаг ингээд одоо тэр ингээд ямыг бяцлагаж бодоод яг зөв шийдвэрүүдийг гаргадаг тархи маань яг тэр амигдалаг одоо нэгсний менежер нь дарга нь болж одоо удирдаад за одоо 50 байгаарай энэ ямар нэгэн аюул ингээ байхгүй байна баавгаач гарч ирээгүй байна юм чимж гарч ирээгүй байна тийм учраас 50 байгаарай гэдэг дохиог өгөөд эргэж тайвшруулад сонсох хэрэгтэй байдаг гэж байгаа хгүй. Тэгэхээр энд юу өгүүлэгдээд байна вэ гэхээр сонсож чаддаг тийм тэр хүнд дадал дутагдаад байна гэсэн ийм санаа байгаа. Гэсэн үг.
бидний дунд ч гэсэндээ айгүйх тийм одоо яриа тасалдаг ч юм уу үл ойшоож өөрийгөө ингэж илүү ярьдаг зөндөө олон тийм тохиолдол маш их байдаг тийм. Зөвхөн бидний үеч биш ер нь байж тээ тийм ингээд одоо харилцаа гэдээ бид нар ингээд бодохоор ер нь баг зөвхөн монголчууд ч гэлтгүү дэлхийд даяараа өөрөө яг үр дүнтэй харилцаа гэж юу вэ гэхээр хүмүүс яагаад ч автоматар шууд ярих гэж ойлгоод байт юм лээ. Энэ номон дээр ч дурдж байгаа. За миний туршлагаар ч бас тийм байгаа. Тэгэхээр ярих гэж ойлгоод байгаа боловч яг үнэндээ үр дүнтэй чин сэтгэлийн тэр ингээ харилцан ойлголцолтой харилцаа бол яг үнэндээ маш сайн идэвхтэй сонсохоос эхлээд байгаа байхгүй. Тэнгүүд сонсно гэдг нь өөрөө ийм байдсан биш дээ. Энд чинь бүр ингээд урлаг юм байна, бүр чадвар юм байна, дадал юм байна, соёл юм байна гэдгийг ерөөсөө маш бага судалсан байт юм билээ. Маш бага судалсан. Тэгээд ерөөсөө нэг юм айлд гологдсон хүүхэд шиг байдаг гэд манай зохиолч бичээд байгаа байхгүй. Кэт Мёрфи. Тэгээ айлд гологдсон ингээ хүүхэд шиг ямар нэгэн ерөөсөө нэг юм одоо тоодгүй зүгээр ингээ хайчдаг. Гэтэл одоо ингээд бид нар 10 жил байхдаа ч юм уу одоо их сургууль байхдаа ч юм уу сонсно гэж ямар хизээ ч юм хичээл үзэж байгаагүй штэ. Тий. Одоо миний мэдхийн лав одоо Монголд бол үнэхээр заадаггүй. Дэлхийн нийтээрээ ч гэсэн яг ийм хичээл одоо 10 жилийн дунд сургуулийн боловсролд бол байхгүй байгаа байхгүй. Яг хуу том одоо сургуулиуд дээр зарим нэг одоо хувийн хөтөлбөр болоод одоо тьюторинг гэж ярьдаг шүү дээ. Тэн дээр бол орсон байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр өөрөө энэ маань өөрөө нөгөө нэг бид нар ингэж нөгөө нэг educated гэдэг чинь нөгөө боловсрогдоогүй байгаад байгаа байхгүй. Тийм учраас одоо бидний ээж аавын ч буруу биш, бидний ч буруу биш те. Одоо дээд үеийнхний маань ч буруу биш байгаад байгаа байхгүй. Тэгээд би болохоор энийг юу гэж бодоод байна хэрөөсөө л хүмүүс мэдээлэл нөгөө боловсрол тутмаг байгаагаас энийг юм асар чухал юм байна гэж ойлгохгүй байгаад байна уу л гэж бодож. Тийм учраас бидний энэ подкаст чинь бас хүмүүст ойлгуулах гэж бас энэ болгоныг яриад байгаа шүү дээ. Тэгээд манай ментор маань хэлжсэн л да. Одоо яг энэ амьдралд нь штэ. Энэ амьдрал дээр нэг л хүн чамааг чи сэтгэлээсээ одоо хүлээн зөвшөөрсөн сэтгэлээр одоо хандлагаар одоо сонсоход хүлээн зөвшөөрсөн хандлагаар сонсох нь шүү дээ мэдээж тэр хүний яриаг шүүлтэхгүйгээр одоо шүүхгүйгээр гэх юм уу тийм чи тэгээд тийм ч юм уу тийм бодлоггүйгээр яг тэр хүний чин сэтгэлээсээ хандаж сонсож хүлээн зөвшөөрөхөд яг тэр хүн хангалттай аз жаргалтай амьдрч чадна гэж байгаа байхгүй. Хангалттай амжилттай амьдрах боломжтой. Тийм би бол яг тэрийг ментороос мэдэрч ирсэн л та. Би амьдралдаа анх удаа яг намайг тэгж фильтргүйгээр одоо фильтртэй л сонссон баг л та. Буруу ярих чинь шүүхгүйгээр буруутгахгүйгээр одоо адагч үзэхгүйгээр адаглах гэдэг л үү лээ. Алагчилж үзэхгүйгээр одоо буруутгахж сонсохгүйгээр зүгээр л яг миний би ч одоо дунд урд хойноо оруулна сандарсан ч юм уу айцсан ч юм уу уйлал ярина те. Тэгэл яг тэр үед ингээл аяуг сонсож исэн байгаа байхгүй. Одоо бодохоор таныг ярихаар би сая бодлоо л да аяуг намайг сонсож исэн. Гэхдээ тэр хүний хандлага юу байсан бэ гэхээр намайг хүлээн зөвшөөрсөн хандлагаар сонсож исэн байгаа байхгүй. Тэгээ яг өөрөө ч гэсэн хэлчихлээсэн л да нэг л хүн одоо энэ дэлхий дээр нэг л хүн чамайг тэгээд сонсож хүлээн зөвшөөрөхөд бол хангалттай хайрыг мэдэрсэн. Заавал эцэг их байх албагүй, эмээ өөч байх албагүй гэж байгаа байхгүй. Амар сонирмоод. Зүгээр шаал танихгүй туссан төрөл биш ч гэсэндээ гээд нэг л хүн чин сэтгэлээсээ хандхад л яг тэр хүн маш амжилттай аз жаргалтай амьдрах боломжтой гэдэг. Тэрийг бас би амтлал явж байгаа юм байна. Одоо буцсан ч. Тийм тэр бас бодогдож байна. Тэгэхээр сонсох гэдэг амар чухал юм бэ тий. Стажинкнээс урдлаг л гэж бодогдол сууж лээ л та. Яхааргүй нөө яг ингээд сонсно гэхээр яг тий сонсон штэ гэж бодох одоо зөв хөнгөн маягаар бодоход бол тэгж бодож болно. Гэтэл яг үнэндээ бүр ингээд бүр яг үнэндээ 1 минут ч бай 2 минут ч бай 10 минут ч бай яг тэр хүнийг бүр ингээд яг be present гэдэг штэ яг ингээд одоо цаг дээрээ оршоод өөрийгөө ингээ хаосолж агаад
коучингийн нөө empty pot гэдэг ойлголт байдаг шүү дээ. Хоослох, хоосон сав болоод яг чиний танаа менторын хэлдэг шиг тий одоо чи ментороо дүрсэлж ярьдаг шиг ямар нэгэн одоо фильтр, unconscious bias гэдэг шүү дээ. Ямар нэгэн байдлаар нэг юм санамсаргүй тэр хүнийг нэг юм гадуурхсан юм бидэрт байдаг шүү дээ. Оо ингэж хэлээд тахт яа ийм чаддгүй юм уу ч юм уу тий. Эсвэл нэг юм ямар нэгэн юм таамаглал байхгүйгээр эсвэл ямар нэгэн нэг стереотип гэдэг шүү дээ. Оо эмэгтэйчүүд ийм байх хэвээр, ирчүүд ийм байх хэвээр. Одоо өдий ингээ 30 гарсан хүн чи одоо ийм л байх хэрэгтэй шүү дээ. Нийгмийн статус ийм л байх хэвээр, ийм карьертай байх хэвээр гэд асар өндөр нөгөө нийгмийн ийм нөгөө хүлээлтүүд байдаг те. Тэр бүх зүйл байхгүйгээр шүүхгүйгээр тэр хүнийг зүгээр л ингээ чин сэтгэлээсээ зүгээр л хүн чигээр нь хараад те. Яг мөн чанараар нь тэгж ойлгож сонсно гэдэг чи өөрөө бүр асар хэцүү. Баггүй бүр үнэхээр хэцүү. Тэгээд бүр чин сэтгэлээсээ ойлгох гээд байна шүү дээ тэр хүнийг те. Тэр бол бүр үнэхээр хэцүү. Тэр хэцүү гэдгийг бол би өөрийнхөө амьдрал ажлынхаа нөгөө нэг мэргэжлийн онцлогоосоо бол бүр яалтчгүй ингээд мэдэрдэг л дээ. Тэгээд тэгтээ боломжтой гэвэл бол боломжтой. Яг хуу түрүүний нөгөө нэг одоо багада нэг ой гарантайдаа яаж сонсдог байсаас ингэсэн гэдэг яг хуу зарим сонсогчд маань бас бодчих магадгүй ингээ ээж аавтайгаа өсөөгөө ч хүн байж болно. Ээж аав нь хайхраагүй хүн байж болно. Хэд л магадгүй нөгөө нэг бити бас эмзэглээрээ тий магадгүй тэр тухайн үедээ тэр бага насны тийм дурсамжийг аваад тийм байдлаар өсөж хүмүүжсэн ч гэсэндээ энэ маань эргээд өөрөө заавал тийм төрх албагүй энийг өөрөө засаж сайжруулад өөртөө бий болгож болдог тийм чадвар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө ерөөсөө л энэ маань өөрөө суралцаж болдог. Цэвэр ерөөсөө нөгөө дадлага хичээл зүтгэлтэй тэр хүн хэр их дадлага хийж өөртөө ажиллаж өөрийгөө нөгөө нэг өөрчлөхийг хичээж байгаа тэр чин сэтгэлийн ирмэлзэл байгаагаас л энэ болгож гарч ирж штэ тий. Тэгээд сонсно гэдэг нь өөрөө бас нөгөө нэг юу байгаад байгаа байхгүй юу. Одоо ингэж болно, ингэж болохгүй. Одоо ингээд одоо та хэд маань сонсогчд маань бас дараа нь Google дээр ч юм уу магадгүй ингээд асуугаараа тий. Одоо сошиалс ч юм уу хараад одоо яаж хэрхэн сайн сонсох вэ гэхээр маш олон төрлийн зөвлөгөөнүүд гарч ирнэ. Тэгэхээр одоо тэр хүн рүүгээ ингээ ай контакт хийгээрээ одоо гараа ингэж зөрүүлээд ингэж нөө гараа илгээ тэрвэрх гэдэг чинь илгээ тэрвэрч сууж болохгүй шүү. Нүдээ ингээд байнга ай контакт хийгээд толгой тохиод байгаарай. Тэгэж болохгүй шүү. Ингэж болно шүү гэд нөө баахан тийм зөвлөгөөнүүд бол зөндөө байгаа л да. Гэхдээ нөө нэг тэгэж болно болохгүй гэж одоо хитрхи хайрцаглахаасаа илүү ерөөсөө л нөгөө чин сэтгэлийн хандлага тэгээ миний яг хувийн туршлагаар бол ерөөсөө л mindful байх хэрэгтэй байгаа байхгүй. Mindful буюу яг одоо цаг дээрээ энэ ингээд байгаа газараа ийм ухамсартайгаар оршиж чадах юм бол тэр хүн өөрөө яг жинхэнэ бүр ингээд актив тэ эмпати гэж ярьдэн штеп бүр чин сэтгэлээсээ тэр хүний оронд өөрийгөө тавьж байгаа тэгж сонсох боломж бол яалтчгүй mindful байснаар л гарч ирдэг юм бэлээ гэдгийг хувийн туршлагаасаа бол би олон жил мэдрээд явж байна. Одоо цаг дээрээ төвхөр ер нь бол оршиж сургал хэрэгтэй юм байна та тий. Тийм. Тэгээд илүү нөгөө идэвхтэй сонсох тал руу идэвхтэй сонсож чадна л гэсэн үг шүү дээ. Тийм. Их нэрээ нэм. Тэгтээ боломжгүй зүйл бол биш. Тэгээд mindful байхаас гадна бас нэг өөр чухал зүйл нь болохоор сониуч байдал. Curiosity гэдэг шүү дээ, тий. Сониучлах гэдэг. Манай ханаг юу гэдэг крашлах. Сониуч байдал гингүүд л крашлах гэх. Тий. Ерөөсөө нөгөө нэг одоо Нобелийн шагнал хүртсэн нэг Эрик Бэтцэг гэдэг юм хүн байгаа байхгүй юу? Одоо манай You are not listening гэдэг ном дээр ч бас гарч байгаа. Энэ хүн болохоор Нобелийн шагнал хүртсэн. Тэгээд Нобелийн шагнал хүртэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол хүүхэд болгон бол шинжлэх ухаанч байдаг аа. Тэгээд шинжлэх ухаан ингээд ямиг ингээд хүүхэд чинь ингээд тэгдэж штэ. Бид нэр ингээд жоохон хүүхдүүдэд бодохоор яагаад ийм байгаа. Үгүй яагаад ийм байж болохгүй байгаа ингээд айгу бидний энийг ингэж боддог зүйлийг ингээд айгуух асуудаг штэ. Тэгээд гээ эн чи ийм л ахгүй юу да гэд хариулсаар байгаа сүултээ ингээд заримдаа бид нар чи ингээд төгшөөдөн штэ. Гэтэл энэ үний үзэж байгаа болохоор хүүхэд болгонд юм байдаг. Гэтэл хамгийн харамсалтай юм нь болохоор том болох тусмаа бид нар ийм сониуч байдаг. Ямиг нэг ийм сэргэг
сониучнуудээр хардаг тэр зан чанараа гээждэг нь л харамсалтай. Миний хувьд бол азар бол би тэр сониуч байдлаа хизээч гээгээгүй. Тэгээ сониуч бүх зүйл дээр ингэж хандаж туршилт хийж, хувийн туршлагаараа ингэж батлах гэж ирмэлзэж олон зүйлийг ингэж нөгөө нэг туршиж үздэг байсан маань л өнөөдөр би ингэж физикийн одоо ухаан те одоо физик энэ ингээд сайенс шинжлэх ухаанд би ингээд Нобелийн шагнал хүртээ зогсож байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь юу байх гэдэг нөх ерөөсөл тэр нэг юм хүүхэд шиг нэг юм сониуч байдаг юмаа л бид нар эргэж ингэж одоо усалж тоордож гаргаж ирдэг ийм бүр зан чанараа эргэж бид нар олж авах хэрэгтэй байгаа даа. Тэгээд манай коучингийн одоо яг профешнл коучингийг ярьж байгаа шүү дээ. Бид нар профешнл коучинг дээр бид нар анх 2017 18 онд ойдлогоо одоо ажиллаж байхдаа манай Вероника гэдэг алдартай манай ментор багш маань ирж анх бид нарт одоо коучингийн үндэс хичээлийг зааж анх профешнл коучингийн анхны одоо аав хэсгийг бид нарт зааж ялаа. Тэгээд Вероника багшаасаа харахад ч гэсэн ер нь бол яг тэр сониуч байдал гэдгийг өөрөөрөө ингэж амьдралаараа харуулдаг өөрийнхөө биеэр. Тэгээд яг хичээл дээр бас хэлж байсан. Ингээд сониуч байна гэж тухайн үед яхаар би бас сайн ойлгохгүй ингээд яг яахыг хэлээд байгаа юм бол ерөөсөө ойлгодгүй. Тэнгүүд ингээд жишээндээ чи өнөө өглөө ингээд гарч ирэхдээ ямар өнгийн цамц өмсмөр байсан. Яаж хувцас сонгодیں۔ Тэ жишээ нь ингээд би ямар нэгэн одоо ингээд би энэ төрлийн хувцсыг өмсдөг гэх юм бол нэрээ би яагаад ийм төрлийн ингээд хувцсыг өмсөх дуртай байдیں۔ Яагаад би энэ төрлийн ингээд хөгжим сонсох дуртай байдیں гэдгийг өөрөөсөө ингэж асууж өөрийгөө сониучрахаж эхлэхдэг гэж байгаа байхгүй. Тэгээ би яагаад ийм төрлийн хоолнд дуртай байгаа. Ямар учраас юм байгаа юм бол ч гэдэг юм ингээд өөрийгөө сониучрахаас эхлэн тэгээд ялангуяа ингээд бид нарыг бас хэлдэг гэсэн аах ингээд клиенттайгаа харилцаж байхдаа ингээд тий одоо юугаа коучингийн сешнгээ явуулж байхдаа тэр хүнийг бүр ингээд нэг юм энэ хүн ямар учраас энэ бодлыг бодоод байгаа юм бол ямар учраас энэ зүйлийг мэдрээд байгаа юм бол юу энэ хүнийг ингээд өнөөдрийн ингээд энэ хүнийг бүтээсэн бол гэж бүр ингээд бүр чин сэтгэлээсээ бүр ингээд энэ хүнийг бүр ингээд мэдмээр байна гэд бүр ингээд чин сэтгэлээсээ сониучрах юм бол асуултууд чи ингээд аяндаа л гарч ирээл чи аяндаа л тэр хүнийг ингээд асуусаар агаад тэр хүн баг өөрөө ч мдээгүй юм ин баг ингээд хоёулаа хамт асуусаар агаад хариултыг олж олно гэж ярьдаг гэсэн аахгүй. Тэгэхээр тэндээс бас анх тэгж ойлгож байсан. Тийм. Тэгэл яг крашлах л байгаа. Тэг яг крашлахаар чинь тэгдэм л шүү дээ. Би амьдралдаа нэг олон краш марш байж үзээгүй. Би тэгтээ нэг удаа краш үзсэн. Гэтэ яг тийж бод крашлахаар хүн крашлахаар яг тэгдэм л шүү дээ. Ингээл нүд ам сэргээл. Тэгэл ямар мэдрэмж төрсөн чамд? Яг юу гэж байгаа бол тий. Яг ямар хоолнд дуртай байдаг болоо. Тэгэл авир ингээл яг яавал тэгэл ингээл жоохон нэг юм гонигтай царайнарыг нь харуул магадгүй ингээд. Яг юунаас болж гонигтай болсон юм бол яг юу болсон бол тэгэл нэг тиймэрхүү сэдв нь ингээл одоо жишээлбэл ажил дээрээ ч юм уу тий нэг иймэрхүү чиглэл нь гараад ирэх юм. Яг тэр нь яг яасан юм болоо тий. Тэгэхээр ер нь юм крашлж байгаа юм шиг хүмүүсийг бас сонсох хэрэгтэй юм шиг би сая бахан бодлоо. Харин тий. Яг зөв. Тэгээ хүн болгоныг одоо жишээлбэл хүүхдээ сонсохдоо ч юм уу яг крашлахтаа тий. Крашл бол бид нар яг л хүнийг яг ингээ бүгдлэр нь сонирхдаг штеп. Тэр хүнийг тий бүгдлэр нь сонирхдаг. Би энэ крашийнхаа зөвхөн хамрын сонирхдаг ч юм уу, амын сонирхдаг, эсвэл нүдийг сонирхдаг гэдэггүй штеп. Тэгээ бүгдлэр нь сонирхдагтай адилхан хүүхдээ магадгүй яг крашлж байгаа юм шиг хүүхдээ сонирхоод үзэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгэл ерөнхийдөө альваа хүмүүстэй харилцахдаа амар сониуч байхын тулд яг ингээд краш гэдэг миний хувьд л та бусад хүмүүсүүд яахыг би итгэхгүй. Би болоо за энэ бол миний краш гэж харж байгаа л сонсвол илүү итгэвтэй те яг одоо цаг дээр оршиж чадах юм байна гэж бодлоо. Яг гоо. Наа чи бас гоё ойлголт шүү. Хүн болгоно яг нөгөө өөрийнхөө нөгөө define хийж өөрийнхөө дүгнээд тухайн ойлголтоо яг өөртөө буулгаж авч байгаа нь өөрийнхөө л ингээд авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр надад бол краш гэдэг ойлголт хэвчээ юм байна. Би нарыг нар гэж дуудмааргүй би цөөн гэж дуудмаар гэдэг шиг. Яг өөртөө юу гэж хэлвэр вэ? Өөртөө яаж тусмаар юм тийм.
Тэгээд нөгөө нэг айгүй хөөрхөн ойлголттой баярлалаа хана. Бас нөгөө ийм ойлголт бас байгаа байхгүй юу? Одоо чинь ингээд манай коучинг дээр ч гэсэн ер нь байдаг л да. Яг хоо энэ номон дээр дурдж байгаагаар ч гэсэн бас ингэж гараад shared mind гэдэг байгаа байхгүй юу? Буюу тэр одоо тухайн тэр ингээ хоёр харилцагч ингээ хоёр хүн байгаа шүү дээ. Ярьж байгаа ярилцагч хоёр хүн яг ингээ нөө vibe нийлнэ гэж ярьдэн шүү дээ. Одоо бидний энгийн яриагаар бол яг ингээд бие бинийгээ хамгийн өндөр түвшингөөрөө сонсоод хамгийн гүнзгий түвшингөөрөө гэж яриа уучлаарай. Хамгийн гүнзгийгээрээ сонсоод бүтэн байдлаар нь тэр хүнийг ингээ хараад тэгээд яг нэг юм үйлцэл одоо тархины одоо ингээд үйлцэл байгаа шүү дээ. Долгион гэж ярих юм уу? Долгион нь яг ингээд таарад ирэхээрээ яг ийм адилхан долгионоор ингээд боддог, сэтгэдэг болдог гэж байгаа байхгүй. Тэгээд энийг shared mind гэдэг аа. Тэнгүүд энэ дээр болохоор нэг Thinking Fast and Slow гэдэг номыг бичсэн. Daniel Kahneman гэдэг одоо Нобелийн шагналт зохиолч байгаа тий. Behavioral economic буюу одоо зан төлөвийн эдийн засаг гэдэг ном одоо энэ чиглэлээр Нобелийн шагналт хүртээд өөрийнхөө найз Tversky гэдэг ийм найзтайгаа хамт энэ номоо бичгийн тулд асар олон жил судалгаа хийгээд ингээд яг одоо хүмүүсийн зан төлөв ямар үед худалдаа авалт хийгээд байгаа, ямар үед хийхгүй байгаа, мэдрэмжэн дээрээ хийгээд байгаа мó, логикороо бодоод байгаа мó гэд асар олон жил судалгаа хийгээд тэр хоёр манай хоёр зохиолчин бүр эхнэрүүд нь хүртэл харддаг байсан гэж аахгүй яа. Зүгээр тоглоомоор л тоо. Энэ хоёр бүр ингээд битээрээс илүү амар ингээд ийм ходын яадаг, амар дотн яадаг гэдэг юм л дээ. Тэгээд тэр хоёр болохоор юу гэж дурдсан бэ гэхээр ерөөсө битээр ингээ яг нэг юм яриад нэг үйлдэл дээр ингээ таарахаараа яг ингээ нэг юмыг бодоод байгаа мөртлөө яг ижилхэн ингээ бодоо явдаг гэж ингэж дурдсан байгаа аахгүй юу. Тэгэхээр би яг энэ мэдрэмжийг ч гэсэндээ бас одоо өөрийнхөө хамтран үүсгэн байгуулагч нөгөө ламаагаасаа бас яг мэдэрдэг. Битээр ламаагаас одоо энийг сонсч байвал бас бодож байгаа хаа гэж бодож байна. Битээр чинь бас яг нөгөө Thinking partner гэж ярьдаг байхгүй юу? Коучингийн бас тийм ойлголт байдаг. Thinking partner буюу бодлын хамтрагч гэдэг ойлголт байдаг. Тэгээд коучингийн тэгэхээр яг нэг зүйлийг хоёр талаас нь ч бодож чадан заяа. Тэгсээр нэг талаас нь яг хамтдаа бодож чадна. Тэгээ яг нэг үйлцэл ингээд таарад яг амар тийм юм гоё мэдрэмж авдаг. Хоёулаа зэрэг ингэж онгод ордог гэх юм уу? Би энийгээ ингэж одоо ингээд build up хийдэг. Тоосгоор бол одоо нэг тоосго өрлөө гэж бодоход дараагийн тоосыг нөгөөх маань өрөөд ингэж явдаг. Тэр мэдрэмжийг бас би бас ламаагасаа авдаг. Тэгэхээр яг манай одоо нөгөө хоёр зохиолчтэй ламаа хоёр гэдэг шиг ийм shared mind гэдэг юм ойлголт. Тэнгүүд энэ нь өөрөө яадаг вэ гэхээр тэр тухайн тэр хүн яагаад ийм одоо үйл явц болоод байна гэхээр тэр тухайн тэр одоо харилцагч маань нөгөө ярьж байгаа хүнийгээ сонсож байхдаа тэр тархиных нь үйлдэлүүд нь ингээд эмх зэгцэнд ороод тэр үйлдэлийг ингэж барьж авдаг тийм шин нейронууд үүсээд байна гэж үзээд байгаа байхгүй. Шин нейронууд үүсээд энэ хүний энэ яриа намайг аюу сонь заяа physically бүр ингээд бие махбодын хувьд ингээд хөдлөгдөг, move болгодог намайг. Буюу ингээд илүү энергитэй болгоно. Эсвэл заримдаа ингээд жоохон даун болгоно, тайвшруулна. Бүр бие махбодын хувьд. Эсвэл бүр химийн урвалын хувьд ийм өөр юм одоо аз жаргалын гормонуудаас ялгарна. Магадгүй ингээ гонгийн одоо гонигтай байж болно. Эсвэл стресстэй ч бас болно шүү дээ тэр яриагаараа. Химийн гормоны хувьд өөрчлөлт оруулна. Тэгээ emotionally сэтгэл хөдлөлийн хувьд намайг өөрчилнө. Гэх мэтчлэн одоо ийм одоо юу гэмдэ маш олон төвшөндөө тэр shared mind нь өөрөө бие биендээ нөлөөлөд байна гэдэг ийм холбоос тогтно гэсэн үг тийм. Холбоос тогтоод connection бий болоод тэр одоо хүний яриа битүүрийн дунд үүсэж байгаа тэр яриа битүүрийг хоёулангийн маань өөр төлөв рүү аваачаад байна гэдэг юм судалгаанууд асар өндөр хийгдэт байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол сайн сонсогч байна. Эргээд нөгөө хүмүүнийгээ би сайн сонсноороо надаа ийм үр дүн гарч ийна гэдэг ийм маш гоё судалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгээд энэний хамгийн том классик жишээ бол ерөөсөө коучинг байхгүй юу? Тухайн хүнийг асар өндөр одоо мэдрэмжтэйгээр сонсож тэр хүний said гэж аа. Said буюу хэлсэн үгийг not said гэж аа. Хэлээгүй тэр non verbal одоо юу гэдэг тэр бүх мэдрэмжүүд, цаад intention, санаа, биеийн хилэмж, энергийн байдал бүр тэр битэл gut instinct буюу ингээд gut feeling гэрээ магадгүй ингээд одоо 6 дахь мэдрэхүү гэдэг шиг тэр бүх ингээд мэдрэмжээрээ тэр хүнийг энэ хүнийг ийм хэлгээд байна гэдгийг
цогц байдлаар сонсож чаддаг тэр чадвар бол яалтчгүй коучингд бол гарч ирдэг. Тэгэхээр ийм байдлаар сонсохыг бол нэг идэвхтэй сонсох гэж хэлээд дээрэс нь идэвхтэй сонсож чадсанараа бид нар shared mind үүсэж байна гэдэг ийм судалгаанууд хийгдэж байгаа. Тэгэхээр shared mind үүсэх юм бол илүү сайн одоо хамтрагч найз нөхдөдтэй ч гэх юм уу. Яагаад тэгэхээр коучинг гэдэг ойлголт маань өөрөө 90-ад оноос хойш бол яг спортоос орж ирээд одоо бол яг харьцангуй дэлхийд дахинд болон Монголд одоо скин коуч байна тий бас одоо ийм юмны коуч, тим юмны коуч гэдэг ер нь бол маш олон коучингуд бол бий болж байна л та. Тэгэхээр яг professional coaching-ийг ярьж байгаа гэдгээ бол дурдах хэрэгтэй. Тэгээ professional coaching нь юугаараа одоо онцлогтой вэ гэхээр тухайн хүнтэйгээ хамтран бодолцоод тухайн үнийхээ тэр одоо бодол, мэдрэмж, үг үйлдэлийнх нь одоо үйлдэлийг нь өөрөө тэр хүн одоо ойлгоод өөрөөхөө яриан дундаас awareness буюу ингээд ухамсар төрөөд тэр одоо ухамсарлаж ойлгосноороо тэр хүн өөрийнхөө нөөц боломжийг нээж гаргаж ирж байгаа тийм бүтээлч үйл явц байхгүй юу. Тэгээд тэр яриагаараа өөрөө маш их зүйлийг ойлгож байгаа гэсэн. Тийм бүтээлч үйл явц учраас ер нь бол unlock-ийн potential байгаа юм л да. Буюу тэр хүнийг нэг юм потенциалтай байгаа шүү гэдгийг тэр яриагаараа өөрөө тэр хүн өөрийнхөө яриан дундаасаа ойлгоход нь туслаад байгаа гэсэн. Тэгээд зөвлөгөө өгдөггүй. Тэгээд яг зөвлөгөө яагаад өгөхгүй байгаа гэдгийг бол мэдээж бас асар олон шалтгаан байгаа. Тэрийг бол бид нар дараагийн подкастаар дуртай явна. Ер нь бол товчхондоо бол thinking partner буюу бодлын хамтрагч болоод тухайн хүнийг өөрөө гарц гаргалгаагаа олдог тэр дадалт нь бас нэг талаараа суулгах гэдэг юм. Тэгээд бодлын хамтрагч болонгуудаа хамтран бодолцоод тэр хүний ертөнцийн рүү хоёулаа хамт одоо явж орно гэсэн үг шүү дээ. Нэгснээ. Тэгээд тэр хүнийхээ потенциалыг нэг тийм бүтээлч үйл явц байгаад байгаа байхгүй. Тэгээд бас дээрэс нь юугаас сэтгэл зүгээс юугаар ялгаатай вэ гэхээр яг өнгөрсөн одоо хүүхэд насны травмач гэдэг юм уу тэр зүйлтэй холбоотой өнгөрсөн үе гэхээсээ илүү одоо яамаар байгаа юм ирээдүйд ямар нөөц потенциалаа яаж ашигламаар байгаа гэдгийг илүү ухаж гаргаж ирж тэр яриагаараа ярьдаг. Тэгээд тухайн тэр яриа нь өөрөө тэр хүнд одоо манай зарим клиентууд бас хэлдэг л да. Ер нь бол би ингээд коучинг дээр өөрийгөө ингээд хажуу талаас нь ингээд нэг юм ажиглаад өөрөө өөртөө яриад байгаа юм шиг санагдаад байна гэдэг. Ер нь бол өөрөө өөрийнхөө мөн чанартай, зан чанартай, мэдрэмжтэйгээ, бодолтойгоо өөрөө өөртөө нүүр тулж байгаа тэр харилцан яриа л гэж ойлгож байна. Тэр мэргэжлийн коуч нь бол тэр хүнийг өөртөө нь учран золгуулж байгаа туслагчнаа гэдээ ойлгочих болно. Ер нь бол өнөөдрийн байдлаар бол хэдүүлээ зүгээр маш товчхон энэ бүхэн чинь ингээд нэг өгүүлбэр, нэг ойлголт олгоно нь бол цаашаа маш их задарна. Зүгээр өнөөдрийн байдлаар бол хэдүүлээ энэ подкастаа мэргэжлийн коуч нь бол ийм учиртай гэдгийг одоо базаад дуусгацсан дээр хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн өнөөдрийн подкаст маань та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд сонсох ур чадварын хувьд бол яг мэргэжлийн коучийн 8 ур чадвар байдаг. Олон улсын коучингийн холбооноос гаргасан 8 том ур чадварын нэг одоо том ур чадвар нь бол active listening буюу сонсох ур чадвар бол яалтчгүй юм байдаг. Тийм учраас бид нэр сонсох ур чадварын талаар өнөөдөр ярилцлаа. Ханаад маань өөр хаалтын үг юу байна? Тийм өнөөдөр маш гоё ярилцлаа. Тэгээд ерөөсөө дөнгөж нөгөө нэг өрөмшгөл те өрөмшгөл байлаа. Тэгээд цаашаа дугаарууд маань айгүй гоё наривчлаа те техникийн юмнууд бол заах ярих бах те яаж сонсох уу гэл те. Тэгэхээр миний хувьд ч гэсэн тийм байлаа. Тэгээ сонсогч нарын хувьд ч гэсэн адилхан байсан бах яг ингээд нэг юм амтлал дуусч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд дараагийн амтын бүр гоё мэдрэх боломжтой учраас дараагийнхаа подкастыг сонсоорой гэж уриалж байна. Тийм. Тэгээ та бүхэндээ яг төгсгөл болгоод нэг асуулт үлдээмээр санагдаж байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр та бүхэн маань одоо маргаашаас эхлээд энэ подкастаа сонсож дуусаад энэ цаг мөчөөс эхлээд тухайн одоо харилцаан дээрээ хүүхдтэйгээ, нөхөртөөгөө, эхнэртэйгээ, ээж аавтайгаа, найз нөхдөдтэйгээ, ажлынхантайгаа
гэх мэтчлэн ямар ч төрлийн харилцаа байж болно. Тухайн тэр харилцаандаа одоо яриад дууссаныхаа дараагаар өөртөө өнөөдрийн одоо энэ яриа, энэ харилцаан дээрээс би энэ хүнийг хэр сайн сонсож чадсан бэ гэдэг дээр өөртөө ингээд дүгнэлт хийгээд үзээрэй, дүгнэлт хийгээд байж байгаарай. Дараагийн подкаст хүртлээ те. Тэгээд ийм асуултыг хэр сайн сонсогч байваа гэдэг дээр өөрөөсөө асуулт асуугаарай гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. Баярлалаа.